Монгол улс ирэх 2025 оноос төрийн албан хэргийг Кирилл болон үндэсний монгол хүчгээр хослуулан явуулна. Монгол Хүчгийн үндэсний хөтөлбөр 3-ыг хэрэгжүүлэх болон төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг орон нутагт хангахын төлөө ажиллаж байна. Орон нутгийн төрийн албан агчдын монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх шат дараатай сургалтын үр дүнд нийт төрийн албан агчид үндэсний бичгээр захин бичвэр боловсруулж, захин орчинд бичих чадварт суралцж байна. Энэ талаар Дорногов аймгийн боловсролын газраас тодрууллаа. Хэлний болгын салбар зөвлөлөөс 10 сард сайн шин сумын төрийн 33 байгууллагын 34 бичиг хэргийн ажилтнуудад захин бичвэрийн сургалтыг явуулсан байгаа. За үүнийгээ цаашлуулна сар бүр төлөвлөгөөтэйгээр ингэ сургалтыг зохион байгуулахад төлөвлөд байж байгаа. Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадварыг тодорхойлох судалгаа 2021 онд зохион байгуулагдсан. Тэгээд түүнээс хойш Монгол бичгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц ямар шаттай байгаа төрийн албан хаагчид ер нь 25 оноос монгол бичгээр, хос бичгээр албан хөтөлбөрөөр хэрэглэхэд бэлэн байгаа эсхийг тодорхойлохоор үндэсний статистикийн хороо төрийн албаны зөвлөл хэлний бодлогын зөвлөлд хамтран судалгаа зохион байгуулж байгаа. Энэхүү судалгаа маань 4 сарын 2-ны өдрөөс 18-ны хооронд зохион байгуулагдана. За өнөөдрийн байдлаар Дорногов аймгийн хувьд 200-аад албан хаагчид шалгалтандаа хамрагдсан байна. Монгол бичгийн сургалтын хувьд ерөнхийдөө 2020 оноос хойш төрийн байгууллагуудад монгол хэлний багш нараа дайсалмал сургалтууд явагдсан байгаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд бол ерөнхийдөө насан туршийн суралцгын төвдөө төшөглөн байгууллага болон иргэдийн захиалгаар сургалтууд идэвхтэй явагдаж байгаа. Дорногов аймаг дахь төрийн 60 гаруй байгууллага нэр хаягаан монгол бичгээр бичиж хэвшжээ. Цаашид төрийн албан агчдын монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тодорхой давтамжтайгаар сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах, үндэсний бичгийн хэрэглээ болгон архив албан хэрэгтэй хөтлөх, түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч байгааг албаныхан онцоллоо.